За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргье. За тэгэхээр энэ удаагийн хичээлээрээ та нартай бүтээлч байх талаар өөрийнхөө санаа бодлыг уншсан зүйлээ нэгтгээ та нартай бага хэмжээний мэдээлэл хүргье. За бүтээл сэтгэлгээ. За бүтээл сэтгэлгээтэй болохыг одоо үед хүн болгон зорж хүсдэг болсон. Тэгвэл бүтээлч байдал яагаад хэрэгтэй вэ? За бүтээлч байдал нь амьдралын чанарыг сайжруулдаг гэж судалгаагаар үзсэн байх нь. За бүтээлчээр сэтгэх нь үн цэнийг нэмдэг. За ямар үн цэнийг нэмдэг вэ гэхээр жишээлх юм бол та нэг найзынхаа төрсөн өдрөөр бэлэг сонгох боллоо. Өөрийн гараараа за бэлуу хийгээд очие гэсэн сэтгэлгээ танд орж ирлээ. За бэлуу авч очихдоо дэлгүүрээс худалдаад авч болно, аль эсвэл өөрөө хийх болно гэсэн хоёр сонголт. Мэдээж бүтээлчээр хийхин тулд өөрөө хийх шаардлагатай. За ингээд өөрөө хийсэн учраас таны хийсэн бэлэн үн цэнтэй. За гэтэл үүний эсрэгцэж гарч ирэх зүйл нь заавал даван туулах цаг хугацаа болон анхаарлыг шаарддаг байна. Бүтээл сэтгэлгээ юм. За хүмүүсийг хэдий тийм боловч за та цаг заваа зарцуулаад хийгээд очлоо, бүтээлчээр байлаа гэж бодоход хүмүүсийг тань руу болон таны санаа руу чиглүүлж өгдөг байна. За хүмүүс ямар гоё болсон юм бэ? За эсвэл муухай болсон байсан ч гэсэн таны санаа руу вау ингэж бас хийж болох юм бэ? Дараа нь сайжрах хаач гэдэг юм уу? Бүх хүмүүс бүх биш махад таны нөө бэлэг авсан хүмүүс маань тань руу анхаарал нь хандна. За тэгтэл тэгээд мөн та илүү ихийг сурах үүд хаалгатай нь нээгддэг байна. За гэвч үүн дээр бас нэг сөрөг зүйл нь ердийн байдалтай бүтээлч байдал маань байнга дайсагнаж байдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр болохоор юу гэсэн үг вэ гэхээр За энэ маань юу гэсэн үг гэхээр хүн мэдээж хэрэг та өглөө сайхан унтаж амарч байгаад одоо нүрээ будчаач өгөө дайсанхан төрсөн өдөрт очих байсан бол энэ цаг хугацаанд тоортоо хийгээд бэлууга хийгээд ингээд завгүй байх ч юм уу ингээд ердийн л зүгээр энгийн байх зүйлээс бол илүү их хүч хөдөлмөрийг шаарддаг байна. За тэгвэл та бүтээлч хүн болохыг хүсэж байна уу? За мэдээж за би бүтээлч болмоор байна. Бүтээлч хүн болохыг хүсэж байгаа хүлийн зөвшөөрлөө нэгдүгээрт. За тэгвэл хэрхэн бүтээлч хүн болох вэ гэсэн асуулт танд тулгарна. За хамтдаа бүгдээрээ арга замыг хайцгаая. Бүтээлч болох алхам. За та бүтээлч байдлыг эхлэхийн тулд хамгийн эхлээд танд эсэргүүцлүүд тулгардаг байна. За ямар эсэргүүцлүүд тулгардаг вэ гэхээр за би бүтээлч хүн биш ээ. Дүрмэл баримтлаа гэсэн зүйл танд өөрт чинь тулгарх бөгөөд та өөрийгөө одоо эсэргүүцэх ийм эсэргүүцэл тулгардаг байна. За бусад хүмүүс болоод өөрөө та хэлж байна. За араа минь дотроо л яаж гэн. За энэ зөвхөн ганц л арга зам бий тий зөвхөн чи одоо ингэж сурж ээж л одоо амжилтанд хүрнэ ч гэдэг юм уу. За эсвэл бүү тэнэгтээд бэ чи болоод бүтэхгүй. Эсвэл практикч бай гэдэг нь одоо бусдын туршлагыг хараад чамд энэ одоо зүйлийг хийгээд амжилтанд хүрсэн хүн байхгүй ч гэдэг юм уу тий. За зарим хүмүүс төлөв даруй бай. Чи яагаад ингэж сошиалор байнга зар тавиад одоо ингэж зураг тавиад идэм бэ? Даруй төлөв байж гэдэг юм уу тий. За дүр төрх нэр хүнд гэр бүлээ бод гэдэг байх нь байна. За хизээж биелэх боломжгүй гэж хэлдэг байх нь. За энэ нь тэдэнд үр дүнтэй биш. За өмнө нь би ч гэсэн оролдож үзсэн амжилттай болоогүй ч гэдэг юм уу тий. За цаг бага байна, мөнгө байхгүй. За хэрвээ чи наадгаа игээд амжилтгүй болох юм бол сүрэн штэ, хүмүүс чамайг шоолно штэ гэдэг ч юм уу. За альсвал та үнэхээр хийнэ, би энэ ажлаа хийнэ тий. Энэ зүйлийг хийнэ гэдээ дайраад ахад тийм л дээ наа чин зөвийн хувьд зөв. Гэхдээ л гэсэн ийм эсэргүүцлүүд бол бусад хүмүүсээс болон танд өөрт чинь маш их төрдөг байх нэ. За тэгээ бүтээлч байдлыг эхлүүлэхэд одоо эсэргүүцэлтэй маш их одоо тулгарна. Тэгтээ тэр алуурчдыг бүгдийг зайлуулах хэрэгтэй. Тэр алуурчдыг маань таны тэр хийх хоосон бодол болон бусад хүмүүсийн тэр тулган хэлж байгаа зүйлээс та зайлшгүй салах хэрэгтэй. Тэгжвэж бүтээлч болох эхний алхам маань шийдэгдэх нэ. За танд маш гоё том санаа байгаа бол санаа чинь ингээ бусдад тэнэг сонсогдож байсан ч гэсэн тэр эсэргүүцлүүдийн та юусоо үл хайхраад тоох хэрэггүй. За эцсийн хэсэс та өөрийнхөө одоо хуучин байр сууриндаа л байхыг хүсэж явах юм бол ямар нэгэн шин зүйл сэтгэл хөдлөм зүйлсийг хийж чадахгүй. Хуучин зүйл дээрээ л илүү хүчин чармайлт гаргаад байх юм бол хуучин байр сууриндаа л байна гэсэн үг. За жишээлх юм бол та өглөө босоод
одоо өглөө 7 цагт босоод байдаг байсан бол 6 цагт босоод дасгал хийх шаардлага танд гарлаа гэж бодоход та босох ямар ч боломжгүй хуучин хിവэрэл байсаар байх юм бол яг л энд хуучин байр суурьндаа үлднэ гэсэн үг байна. За ингээд бүгдээрээ эсэргүүцлүүдтэй тулгарчлаа. Хүмүүсээс эсэргүүцлийг давлаа. Бүтээл сэтгэлгээг өдөөхийн тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуух нь. За та тэгвэл бүтээлч болохоор шийдээ шин санаагаа гаргалаа. За одоо би өглөө 6 цагт босоод өөрийнхөө одоо энэ шин санааг хэрэгжүүлэхийн тулд цаг зав зарцуулна гэж шийдчихлээ. Бусад бүх хүмүүсийн бүх эсэргүүцлийг даван тууллаа. Өөрийнхөө тэр эсэргүүцлүүдийг бас даван тууллаа. За ингээд яг бүтээл сэтгэлгээгээр үйл ажиллагаагаа хийгээд одоо ном уншина гэсэн бол номоо уншаад, дасгал хийнэ гэсэн бол дасгалаа хийгээд, хүнтэй уулзна гэсэн бол уулзахаар явлаа. Яг энэ мөчөд танд юу тулгардаг вэ гэхээр нөгөө эргэлзээ шантрал айдас төгшөөр бас байсаар л байдаг. Тэгэхээр та энэ үед яах ёстой вэ гэхээр энэ яагаад надад чухал вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуу. За энэ яагаад надад чухал вэ гэвэл за би амжилтанд хүрэх ёстой, би орлогоо нэмэгдүүлэх ёстой, би галбраа засах ёстой, би турах ёстой, жингээ хасах ёстой, би илүү гоё болох ёстой, залуужих ёстой ч гэдэг юм өөртөө одоо зорилгоо бодох нь. За үүнийг хийхгүй бол эсрэг нь юу билээ гэдгийг бас өөрөөсөө асуу. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за би одоо хэрвээ дасгал хийхгүй бол яах вэ? Одоо жингээ нэмэнч гэдэг юм уу те. За аль эсвэл би энэ ажлыг хийхгүй бол яах вэ? Би орлогогүй болно, өсөн нэмэгдэхгүй. За би энэ зүйлийг хийхгүй бол яах вэ? Одоо найз нөхдийнхөө үн цэнгүй. Би одоо ямар нэгэн дээр одоо шалтаа буун те хүмүүсийн итгэлийг алднаач гэдэг юм уу тэрийг ингэж бодох нь. За үүнийг заавал ингэж хийх болов гэдгийг бас бодно. Тэгэл зарим үед хялбар төхөм аргаар хийх бас бодол байдаг л да. За жишээлх юм бол одоо энгийн жин хасах дээр ярьлаа гэхэд ингээд дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл зөв хооллоод жингээ хасах юм дээр зүгээр л одоо ямар нэгэн химийн найрлагатай маш хурцтай тураадаг юм ууч гэж гэдэг юм уу арга байлаа гэж бодъё л доо. Тэгвэл тэр хоёр аргын яагаад энэ дасгал хийж зөв хоолоо зөв болгох аргыг би сонгосон юм бэ гэдгээ бодно. Тэгснээрээ би илүү их урт удаан насны үр хүүхдтэйг аж аргалтай байна гэдэг ч юм уу энийг эсрэгцүүл бодох нь. За үүнийг хийхгүй бол ямар эрсдэл гарах вэ гэдгийг бас бодож үзэх нь байна. За энэ боломж цаг надад дахин ирэх үү гэж бас өөрөөсөө төсгөлд нь асуув. За ингээд мэдээж хэрэг энэ цаг хугацаа боломж гэдэг бол хүнд дахин олдоод байдгүй учраас танд ирсэн энэ цаг хугацаа боломжоо ашиглах хэрэгтэй гэж өөрийгөө бүр одоо нөгөө араандаа хийсэн бол одоо хаазаа гიშгэх нь байна. За ингээд бүгдээрээ бүтээл сэтгэлгээний одоо өөдөө давхилаа. За ингээд бүтээл сэтгэлгээ рүү дахиад явж итэл яагаад энэ гэж яагаад би гэж эцсийн мөчтөр бас хүн шантрал гэдэг зүйл дахиад гарч ирдэг байна. Ерөөсөө өөртөөгөө тулалдах тулаан. За та яг жишээлх юм бол нэг зүгээр энгийн зүйл дээр яг 108 мөргөл хийгээ ажиллаа гэж дээ. За нэг 80 дээр хүртэл сая ингээд хэдүүлээ хаацлаад явчлаа. Яг эцсийн мөч дээр ирлээ. Яг тамир дихээ чинь тасарлаа. Та яагаад энэ гэж яагаад би гэж гэсэн нөгөө бодол дотроос гарч ирдэг байна. Тэгэхээр та энэ яагаадынхаа хариултыг олно. Яагаад вэ гэвэл би л чадахгүй бол өөр хэн чадах вэ? Би өөрөө үүнийг хий гэж төлөвлөсөн, зориглосон, замдаа гарсан. Одоо тэгэхээр би эцээ үзэж, үр дүнгээ үзгэж байна гэдгийг өөртөө хэлэх нь. За ингээд та хариултаа олсон цагт за хажуунаас чинь танаас өөр хүмүүс асуудаг байх нь. Та өөртөө хариулж чадаагүй, хариултаа олоогүй цагт хэн нэг нь танаас асуухад та яах вэ? Шууд шантарна. Харин та хариултаа олцсон үед хэн нэг нь чи яагаад ингээ өглөө болгон босоод дасгал хийгээд идэм бэ? Чи яагаад ингээд зар тавиад идэм бэ? Чи ер нь яагаад энэний төлөө өвгөн хатан зүтгээд байдсан бэ ч гэдэг юм уу те? Чи энэ ажилдаа амжилт олохгүй байж яагаад энийхээ төлөө явдсан бэ гэж хүмүүс чамайг чи ингэж яхаар амраач угаалаач наргилда уулзын учрыг хэлсэн үед та өөрийнхөө яагаадыг олсон учраас уучлаарай би одоо яг сүүлийн төгсгөлийн мөчтөр байна. Би үүнийгээ заавал хийн гэсэн итгэл танд байсаар байх болно. За тэгээд энэ лайва хадгалчихна. Тэгэхээр та нар маань энэхүү зүйлийг сонсохыг хүсэх юм бол дараа нь дахиад сонссон ч болно. За тэгээд одоо ганцаараа ингээд зүтгээд байх талаар ярьлаа. Тэгвэл бүтээлч уур амьсгалыг бүрдүүлснээр цаашаа явах бүр гарц нээгддэг байна. За мэдээж хэрэг шин санаачлагыг урамшуулна. Зөвхөн өөрийнхөө зөрөөл байхгүй. За жишээлх юм бол би жишээлхэд те за би одоо ингээд юу гэдэг чинь одоо энэ йогийнхоо дасгалыг хийсээрээ гал гоё болно гэж
зөрөөд ээж болохгүй байна шүү дээ. Тэгтэл магадгүй интернетээр сошиал шинэ багшаас маань фитнесийн маш гоё өвцгний дасгал байлаа гэхэд би тэрийг бас шинэ санаачлалыг хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Түүнээс зөвхөн өөрийнхөө дайраад авах биш. Харин тэр санаачлалыг хүлээж аваад дахиад шинэ санаачлал гаргахын төлөө эрмэлзэн. Мөн багийн гишүүдтэй ихтгэл хүлээлгэж хамтарч ажиллана. За ингээд хил хязгаараа зөрч хүлээлтээс өөр бай гэж байна. За ингээд та өөрийнхөө мөрөөдөл зорилгынхоо төлөө явж байгаа үед баг хамт олонтой болоод тэрнийхээ төлөө явах юм бол таны зорилго мөрөөдөл чинь унтрахгүйгээр улам бүр бадран алсах болно. За ингээд зорилго бол хүнд төлөвлөгөөг л өгдөг бол мөрөөдөл бол танд хүч чадлыг өгдөг. Тэгэхээр та илүү их мөрөөдөлтэй байж тэрнийхээ төлөө бол харин зорилго төлөвлөгөөг гаргаж болно. Энэ үедээ шин санаачлагуудыг дэмжих хүч урам зоригтой байх хэрэгтэй байна. За тэгээд бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэх үедээ бусад бүтээлч хүмүүстэй цагийг маш сайн их өнгөрөө. За тэгээд өөрийнхөө тэр хайр цагнаас гарч сэтг ингээд танд амжилт хүсье. Та бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэхэд багхан ч гэсэн урам өгч чадсан бол таны асуудал ингээд шийдэгдлээ. Хайр цагнаас цойлон гарч өөрийнхөө шинэ бүтээлч дүр төрхийг бүтээгээрэй. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.